Худалдан хөгжлийн банк өнгөрсөн 12 дугаар сард дэлхийн төлбөр тооцооны шилдэг шийдэл болох Apple Pay үйлчилгээг нэвтрүүлсэн. Үүнээс хойш Apple Pay үйлчилгээг хамгийн идэвхтэй ашиглаж байгаа харилцагчдаа урамшуулж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Apple Pay үйлчилгээг 2 дугаар сард өдөр бүр хэрэглээндээ тогтмол ашигласан харилцагчдынхаа шагналыг гардууллаа. Манайх Apple Pay төлбөрийн нөхцөл гарснаас хойш ер нь хамтран бас ажилласан байгаа. Тэгэд энэ төлбөрийн нөхцөл нь бол бидний үйл ажиллагаанд маш цаг хугацаа хэмнэснээр ер нь их давуу тал болж өгж байгаа. Тэгээд Apple Pay-тэй энэ босын урамшуултаа энэ зарснаас хойш манай компани 2 удаа өнөөдөр 2 дахь удаага адтан болж байна. Өмнөх сард iPhone 16 хоцсон. Тэгээд энэ сард Apple-аар iWatch цаг хожиж байгаадаа бас баяртай байна. Эхний хөтөлбөр маань бол Худалдан хөгжлийн банкны POS машин дээр Apple Pay-ээр хамгийн олон гүйцэтгэх хүлээн авсан харилцагчтай урамшуулж iPhone 16 гаргацаар урамшуулж байгаа. Тэгээд энэ хөтөлбөрт хамрагдсан тулд Худалдан хөгжлийн банкны POS машин ашигладаг байхад л оролцох боломжтой. Тэгээд та бүхэн Худалдан хөгжлийн банкны POS машин ашигласнаар 100 сая төгрөг хүртэл уян хатан нөхцөлтэй барьцаагүй POS-ийн зээл авах боломжтой байдгийг мөн хэлэхэд таатай байна. За хоёр дахь хөтөлбөр нь бол Apple Pay-ээр өдөр тутмын төлбөр тооцоогоо хийж байгаа сар бүр хамгийн олон удаа төлбөр тооцоогоо хийсэн 102 харилцагчийг урамшуулах хөтөлбөрөө өнөөдөр энэ хоёр хөтөлбөрийнхөө ялагч хацтай харилцагчтай хүлээн авч шагналыг гардуулаа өглөө. Apple Pay үйлчилгээ Монгол улсад нэвтэрснээс хойш маш урт хугацаанд хүн бүрийн ашигладаг хамгийн хялбар төлбөр тооцооны хэрэгсэл болоод байна. За Худалдан хөгжлийн банкны Apple Pay урамшуулалт хөтөлбөрүүд цаашид ч үргэлжилсээр байх тул та илүү идэвхтэй ашиглаж шагналын эзэн болох боломжтой байна.